За тэгэхээр дулааны сэдвүүдээр хэдэл юу авах вэ гэхээр хатуу шингэн тохиолдолд бид дулаан өгөхөөр яадаг юм бэ? За энэ дээр бол нэг юм орхигдсан байгаа. Хий дулаан өгөхөөр яадаг вэ гэхээр бол хий бол мэддэхүй зүйлд тэлдэг. За тэлэхэд бол ажил хийгдээд явдаг гэдэг ахлах ангид буюу 11 10 дугаар ангид Тэрнүүдийн намгийн хууль гэдэг тэн дээр нэгдүгээр хуулийг аваад үзчихдэг. За тэгэхээр бол энэ дээр бол хатуу шингэн тохиолдолд би бол хатуу шингэн төлөвийн бид дулаан өгөхөд эдгээр биетүүдийн тэлэлт нь мэддэхүйц хэмжээгээр их биш бол бидний одоогийн үзэж байгаа сэдв бол илүү тохиромжтой гэсэн үг. За тэгэхээр хэдүүл ямар нэгэн саунд үл мэддэгч бит авъя. За тэгээ энэ одоо ямар бит вэ гэдгийг мэдэхгүй. За тэгээд энд юу жоон гэхээр термометр байгаа. Термометрээр бид нар температурыг хэмжинэ. Мөн хажууд нь цаг баг. Хугацааг хэмжинэ. Хугацаа хэмжинэ. За тэгэхээр бид нар ерөөсөө температурыг хэмжих нь хугацааг хэмжинэ. За ямар тохиолдолд вэ гэхээр энд нь ингээд лаа хасаач. Лаа хасаач гэдэг нь халаана гэсэн үг энэ битийг. За тэгээд орчноос явах вэ гэхээр тусгаарлалч. Тэгэхээр бол энд бол одоо жишээ нь дулаанаас тусгаарласан тийм бит байна. Тэгээд дулаан өгөхөд за зөвхөн дулаан өгж бол тогтмол дулаан өгнө. За тэгээд энэ битийг ингээд судлая. Тэгэхээр энэ битийг судлахад бид нар температурыг дэмжигнэ, хугацааг хэмжигнэ. За тэгвэл ийшээгээ температур авъя. Градус ийшээгээ хугацаа. За тайм секунд ч юм. За энэ нь одоо жишээ. Нэгжүүд за энэ секундын өргөч. За энэ хугацаа нь бол тодорхой хугацаатай гэсэн юм. За энд бол нэгж байх хэвээр. За энэ бол градус гэж. За хугацааны эхний агшинт тэг гэсэн хугацааны эхний агшинт температур нь юу байсан бэ гэхээр хасах 10 градус Цельс байлаа гэж үү. За тэгэхээр ингээд энэ бит дулаан өгөх юм бол яг уу гэхээр температур нь мэдээж ихснэ. За тэгэхээр температур нь тодорхой хэмжээгээр ихсэж байгаад дулаан өгөөлөөсөн чинь юу болсон бэ гэхээр температур нь ихсгээ болцсон. Тогтмол байсан гэсэн. Тогтмол. За ийм байж болох уу гэж. За тэгэхээр ийм юм ямар үед байж болох вэ гэхээр температур дулаан өгөөд байхад температур өөрчлөгдөхгүй байгаа тохиолдолд энд бол төлөв өөрчлөгдөж болдог. Юу яг вэ гэхээр хатуугаас шингэн рүү, шингэнээс хий рүү шилжиж болно гэсэн үг. Тэгэхээр ийм тохиолдол байж болно. За тэгээд дараагийн тохиолдол маань болохоор за энэ за налалтыг нь жоохон руу авчлаа. За тэгээд тодорхой за энэ тасах 30 хэсэг авчих. За тэгээд за энд 100 болоход цаашаага бас дахиад температур нь тогтмол болоод явцгаа гэж. За тэгэхээр иймэрхүү тохиолдлууд байж болох юм байна. Тэгэхээр энэ бол хатуу төлөвт дулаан өгөөд байхад температур нь өөрчлөгдөж байна. За энд дулаан өгөөд байхад температурны ядмар тогтмол өөрчлөгдөхгүй. За тэгвэл энд бол юу болж байна вэ гэхээр төлөв өөрчлөгдөж байна гэж үзнэ. За энд дахиад халж болно. Тэгээд дахиад төлөв өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ бол одоо чинь юу болж байна вэ гэхээр энд бол хатуугаас шингэн болж байгаа процесс байна гэсэн үг. Шингэн. Тэгвэл хатуугаас шингэн болчиход энэ цэг дээр юу болчих вэ гэхээр шингэн болчиход одоо шингэн энд яаж яана вэ? Хална. Энэ процесс бол шингэн хална. За энэ цэг дээр юу болчихно вэ? Дулаан өгөөд байхад температур нь өөрчлөгдөхгүй байвал энэ шингэнээс хий рүү шилжиж байна гэсэн үг. Хий рүү шилжиж байна. За энд бол юу болж байгаа вэ? Хатуу бит нь хална гэсэн үг. За тэгэхээр тэг градусд хатуугаас шингэн рүү шилжиж байгаа процессыг бид нар бол хайлах гэж хэлдэг. Шингэнээс хий рүү шилжихийг бид нар уурших гэж нэрлэдэг. Тэгэх юм бол ийм тохиолдол байж болох гэхээр болох юм байна. Тэг градус тайлдаг 100 градусаас ууршдаг тохиолдол маань юу юм бэ гэхээр ус байх нь.
Тэгэхээр энэ бол анх бол юу байсан бэ гэхээр мөс байжээ гэж. Энэ анх бол юу байсан бэ гэхээр энэ бол байсан зүйл маань мөс байсан байна. Гэх мэтлэнгээр бид нар ингээд дулааныг замаар тухайн бодисыг хайлах болон одоо чинь тогтвортой тогтмол биетэд бол ингэж бол олж болох юм байна. За тэгвэл өгж байгаа дулаан маань юу зарцуулж байна гэж. За бид нар энэ Q гэдэг нь дулааны тоо хэмжээг тодорхойлдог. Дулаан. За дулаан бол хоёр юм зарцуулдаг. Нэг нь халааж болж байна. Халааж ижүүлж байна гэдэг юуг өөрчилж байна вэ гэхээр температурыг өөрчилж байна. За тэгэхээр энэ бол температур өөрчлөгдөх. Дараа нь нөгөөт нь юу болж байгаа гэхээр хатуугаас шингэн рүү шилжиж байгаа үе энэ төлөйг өөрчилж байгаа. За тэгэхээр дулаан бол хоёр зүйлийг өөрчилж байна. Температурыг өөрчилж байна, төлөйг өөрчилж байна. За температурын өөрчлөлтөнд бол дельта T гэдэг томьёотой. За төлөвийн өөрчлөлт, температурын өөрчлөлт бол байхгүй. За тэгэхээр бол энэ бол одоо чинь юунаас хамаарх вэ гэхээр шууд цэвэр массаас хамаарна. Буюу энэний томьёо бол m ямда, Q тэмцээ m ямда. За ямдаг нь r-аар сольж болдог. Энэ ерөөсөө нэг төрлийн томьёо. За энэ дэр нь бол температурын өөрчлөлт үүсэх юм байна. Энэ нь бол C бодисын хувийн дулаан багтаамж. Тэгээд тухайн бодисын масс энэ бол Q. За энэний тайлбарыг нэвтрүүлбэл m бол масс, C бол хувийн дулаан багтаамж. За дельта T температурын өөрчлөлт буюу T эцээс хасах нь T анхных. Энэ бол температурын өөрчлөлт. За ямда нь хайлахын хувьд бол тэгээд R нь ууршигын хувьд бол хувийн дулаан гэдэг хээтэйг нь товчилчихлаа шүү. За тэгэхээр дулаан бол ерөөсөө температурыг өөрчлөхөд зарцуулагддаг нь төлөвийг өөрчлөхөд зарцуулагддаг. Тэгээд массаас хамаарна. Одоо чинь 1 кг усыг халаах 2 кг усыг халаах бол мэдээж аль нь илүү амархан байх вэ гэхээр 1 кг усыг халаах нь бол бидэнд илүү хэлбэр. Тэгэхээр энэ бол халааж байгаа дулааны томьёо чинь массаас шууд хамаарна. Энэ бол ойлгомжтой. За энэ хувийн дулаан багтаамж. Хувийн дулаан багтаамж нь болохоор усан дээр болохоор ийм байдаг. За бид нар нэг жиг доороос уншдаг. За энэ дурд нэг гэсэн тоо тавьж болно. Тэгэхэд бол өөрчлөгдөхгүй. Тэгвэл энэ 1 кг усыг 1 градус Цельсиор халаахад 4200 жоул энерги шаардлагатай гэсэн хэмжигдэх юм байна гэсэн. За тэгвэл зис ямар гэдэг юм бэ? Зис хатад төлөвтэй болохоор 390 жоул кг градус Цельсиус. За зис жил мартсан. Тэгэхээр энэ 1 кг зисийг 1 градусаар халаахад 390 жоул энерги шаардлагатай. За ямда маань болохоор усны тохиолдолд 340 кJ-ыг хуваах нь килограмм гэдэг. Энэ болохоор 1 кг усыг хайлуулахад 340 кJ дулаан шаардлагатай гэсэн үг. За энэ бол бидний энэ сурах хүчгийн 1-р бүлгийн сэдэв байгаа. За
За энэ зэснийх байхгүй нэг засч. Өөр хэдүүлийн зэснийх буруу байж магадгүй. Буруу санаж магадгүй. За хөнгөн цагаан гэж. Хөнгөн цагааг алюминий гэдгээр тэмдэглэдэг. Энэ нь болохоор 880 жоул кг/градус Цельс. За усных болохоор ус буюу мөсних 332 гэж энэ номдэр бичсэн. 332 кJ/кг. За тэгээд яамда зис гэж байна. Зисийг хайлуулахад 213 кJ баахан кг. Бидний нэг юу гэж унших вэ гэхээр 1 кг зисийг 1 кг зисийг хайлуулах 213 кJ дулаан шаардлагатай. За зарцуулнаа ч гэсэн болно. За тэгэхээр бол зисийн хайлахын хувьд бол ийм байх нь мөснийх ийм байх нь. За энэ болохоор хөнгөн цагааны хувийн дулаан багтаамж буюу хөнгөн цагаан маань 1 кг бол 1 градус Цельсиор халаахад 880 жоул энерги шаардлагатай. Тэгвэл бид нар эндээс аюул амархан олж байна. Тэгвэл 2 кг зэсийг 2 градусаар халаавал яах? Энэ ерөөсөө энэ хэмжигдэхүүн маань бол 1 кг-ыг 1 градус Цельсиор халаахад 880 жоул шаарддаг байна. Тэгвэл 2 кг болвол яах вэ? 2 кг-ыг 2 градусаар халаавал яах вэ? Тэгэхээр эндээс бол ийшээ явахад бол 2 дахин ихсэж байна. Энэ ийшээ явахад бас яах вэ? 2 дахин ихсэж байна. Тэгвэл энэ маань хэд дахин ихсэх вэ гэж. Энэ бол 2 гэхээр энд бол 4 дахин ихсэх. Энийг 4-өөр үржүүлэх юм бол 0.2 2720 жоул. Ийм хөлбөр болж. Буюу ерөөсөө яг энэ том явчих. Гараад ирнэ гэсэн. За тэгвэл ийм жишээ авъя л да. $2 кг ус 10 градус Цельсийн температуртай байв. Температуртай байв. 40 градус Цельс хүртэл халаахад хэдийн хэмжээний дулаан шаардагдах вэ гэсэн ийм бодлого байна гэсэн. 2 кг усыг усын температур ус 10 градус Цельсийн температуртай байв. Тэгээд 40 градус хүртэл халаахад хэдийн хэмжээний дулаан шаарддаг. За тэгэхээр энэ дараа энэ 10 градус Цельс гэдэг нь бол энэ бол анхны температур. Энэ бол анхных. За энэ 40 градус Цельсийн температур гэдэг нь энэ бол эцсийн температур. Энд бол халааж байгаа хэмжигдэхүүн маань температурын өөрчлөлтөөс хамаарна. Тэгэхээр анх 10 байж байгаа дараа нь 40 болсон юм чинь температурын өөрчлөлт нь юу болчихно гэсэн үг. 40 градусаас хасах нь 10 градус Цельс. Буюу бидэрт хэдийн хэмжээгээр халаасан бэ гэдэг нь энэ температурын өөрчлөлт хамаатай. Тэгэхээр энэ 30 градус Цельс хамаатай байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол томьёогоо бодох юм л Q тэнцүү MC дельта T. Масс нь 2 кг ус юм байна. Ц нь усныхыг мэдж байгаа 4200 жоул буюу 4.1 кJ хуваахан кг/градус Цельс. Үрчгэн 4.2 кJ кг/градус Цельс. Үрчгэн температурын өөрчлөлт нь 30 градус Цельс. Градус Цельстэй кг/кг таврагдаад кJ болчихно. За
За эндээс ингээд бодох юм бол 2-ыг үржих нь 4.2 үржих нь 30. 252. За кодын зүүн 252 кJ. За. За энэ бол маш энгийн амархан дасгал байна. За дараа нь жишээ авъя. За ямар жишээ авах вэ гэхээр хэдүүлээ. Ерөөсөө энэ том юмнуудыг л санаж явах хэрэгтэй юм. Тэгээд M-ийн масс, Z-ийн хувийн дулаан багтаамж. За энэ бол 9 дугаар ангийн 1-р үйлрэлд үздэг хичээл. За ерөнхийдөө багцааж ярьж байна гэсэн үг. За одоо нэг юм бодгоо. (10 кг) хасах 30 градус Цельсийн температурт байв. 10 кг мөс гэж. Мөс хасах 30 градус Цельсийн температурт байв. Мөсийг халааж 80 градус Цельсийн температуртай болгосон бол ямар хэмжээний дулаан өгсөн бэ гэж. За энэ бодлого үү. За тэгэхээр энэ бид нар яг энэ анх жишээ авахд хасах 30 градусыг авсан. Хасах 30 градусыг бид нар мөсийг халаагаад дараа нь хайлуулад дараа нь 100 биш хэдөө 80 градус Цельс дээр авчихна. Энд 80 градус Цельс. Энд авчихад бид нар эхлээд мөсийг халаана. Нэгдүгürt яах юм? Мөс хална. Дараа нь яах? Хоёрдугаарт мөс хайлна. За энэ мөсийг халааж 80 градусын температуртай болгосон бол гэж. Тэгэхээр 80 градустай болохын тулд бол энэ 80 градустай мөс байх уу гэж. Үгүй. Энэ бол ус байна. Ус хална. За тэгэхээр энэ хэсэг бол бид тэрэггүй гэсэн үг. Намайг. Тэгэхээр бид нар 3 шаттай бодох юм. Тэгэхээр бид нар 3 хэсгийн дулаан олно. Q1, Q2, Q3-ыг олно гэсэн үг. За тэгэхээр энийг бодохдоо бид нар температурын өөрчлөлтийг судалдаг. Температурын өөрчлөлт юу вэ гэж. Мөс хална. Мөс хэдээс хэд хүртэл халах? Хасах 30 байжгаад 80 хүртэл халах уу? Гүү. Мөс бол яг үгээр хасах 30-аас тэг градустай хүртэл хална. Тэгэхээр энэ бол хасах 30 байжгаад тэг градус Цельстэй болно. Мөс хайл. Мөс хайлахдаа тэг градустай мөс байжгаад тэг градустай усал болно. Тэгэхээр температурын өөрчлөлт бол энд бол байхгүй. Ийм тэг градустай мөс, тэг градустай усал болж байгаа. Энд бол төлөв өөрчлөгч. За, ус хална. Ус халахдаа 0 градустай ус 80 градустай ус болно. За, энд болохоор мөс байгаа. Мөс. Гэсэн үг. Мөс нь ойлгомжтой. Энэ бол ус нь ойлгомжтой. За ийм 3 хэсгийн ямыг боддог. За тэгэнгүүт бид нар эндээс гурван хэсгийн дулаан олж тэгээд дээрүүдийн нийлбэрийг олно гэсэн үг. Эхнийх нь Q1 тэнцүү M C delta T1 гэж. За энэ C нь юу вэ? Хувийн дулаан багтаамж. Юу халж байгаа юм? Мөс халж байгаа. Тэгэхээр энэ бол мөснийх байна. За масс нь бол 10 кг. Q2 нь энэ бол төлөв өөрчлөгч. Төлөв өөрчлөгч юм нь болохоор delta T гэдэг юм байхгүй. Тэгээд ийм ямда энэ хамаагаар бодно. Ууршуулсан бол энэ ямдагийн оронд R л байна гэсэн үг.
Q 3. Ийм халжил байгаа юм чинь MC delta T гэдэг томьёогоор л бодно. Гэтэ энэ температурын өөрчлөлт нь энэ өөрчлөлтөөсөө арай өөр. Delta T 2 гэж. Энэ C нь мөснийх үү? Үгүй. Энэ бол усных байна гэсэн үг. Тэгэхээр бид нар мөснийхин хувийн дулаан магтаажийг мэдж байгаа. Энэ бол 2.1 кJ хуваах нь килограмм градус Цельс. 1 кг мөсийг 1 градусаар халаахад 2.1 кJ энерги шаардлагатай. За яам та 332 кJ хуваах нь килограмм. Мөсний халахын хувийн дулаан. С ус эндээсээ 2 дахих 4.2 кJ килограмм градус Цельс. За эндээ ингээ бүгдийг нь орлуулад бодно гэсэн үг. 10 кг-ыг үржих нь 2.1 кJ килограмм градус Цельс. Үржих нь температурын өөрчлөлт. Хасах 30 байж байгаа тэг болсон. Эцсийнхээс хасах нь анхных. Тгээс хасах нь анхны утга нь хасах 30 градус Цельс. За нэг чинь гадна талд тавьчих. Ингэж бодно. Тгээс хасах нь хасах 30. Энэ жирээс дельта Т гэдэг чинь Т эцсээс хасах нь Т анхных гэсэн. Ер нь дельта гэдэг чинь юу юм бэ гэхээр эцсээс хасах нь анхных гэсэн утгатай байдаг. Тэгэхээр эцсийн температур нь Т, анхны температур нь 30. Хасах тэмдэг нь энэ. За. Q2 нь M ямда 10 кг-ыг үржих нь 332 кJ хуваах нь килограмм. Энэ. За энд нь энэ 10 кг 34.2 кJ килограмм градус Цельс үржих нь дельта Т. Температурын өөрчлөлт нь 0-80. Эцсийнх нь 80, анхных нь тэг. Тэгэхээр 80-аас хасах нь тэг градус Цельс байна гэсэн үг. За ингээд тус бүрнээ бодох юм бол харыг үржих нь 2.1 үржих нь 30. 630 кJ. За энэ бол 3320 кJ. За 10-ыг үржих нь 4.2 үржих нь 3360 кJ. Нийт өгсөн дулааныг бодох юм бол Q1 нэмэх нь Q2 нэмэх Q3. Нэмэх 630 нэмэх нь 3320. 7310 кJ. Чиний дулаан шаардлагатайс байна гэсэн үг. За иймэрхүү хэлбэрээр бол яах вэ гэхээр бид нар өгсөн дулааны тоо хэмжээг тодорхойлж болно гэсэн үг. Тэгэхээр энд яг ямар үе шатыг давж ийн яг тэр бүгдийг тест дараалан хийгээд тухайн төлөвт нь халаагаад хайлуулад тэгээд ус болсныхын дараа нь халаана. За энэ дэр хүүхдүүдийн нэмэлт ерөнхий нэг гаргадаг алдаа нь болохоор шууд хасах 30-аас 80 гэ бодчихдаг. Дунд нь ингэж хайлуулж байлгахгүйгээр Q тэнцүү MC delta T юм байна. За энэ C нь одоо чинь энэ дэр мүсгээл өгүүлбэр өгчих юм бол шууд мүсгээ ботчихно. Тэгээд энэ температурын өөрчлөлт нь болохоор хасах 30-аас 80. Гэтэл энэ чинь температурын өөрчлөлт нь 110 градус Цельсиус болчихно. Энэ гэтэл дундаа халж байгаа, хайлж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар тухайн бодисын магадгүй одоо чинь зэсийг одоо чинь 10 градус байжгаад 2000 градус Цельстэй болголоо гэж бодъё. Тэгвэл зэс хэдэн градуст хайлдаг вэ гэдгээ бид нар яах вэ? Бодох хэрэгтэй. Тэгэхээр иймэрхүү маягаар бид нар яг тухайн хайлах температурыг бодох нь дундаа хайлж ийн үгүй юу гэдгийг яах нь шинжилж бодно гэсэн үг. За нэгдүгээр хөлөөрөл бол ийм хичээл утсан. Анхаарал тавьсанд баярлалаа.